За цагдаа байгууллагч шалгагч буй дээрх эрүүгийн хэрэг докторийн зөвшөөрлийн дагуу нэгжлэг үүдлийн ажиллагааг явуулсан байгаа. За эхний хэрэг бол нэр бүхий этгээдүүд нь их усүрэн тодорхойгүй их хэмжээний мөнгө хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нөлөөсөн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаах гэмтэр үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг. Хоёрт нь бол нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 21 оны 9 сараас 11-р сарын хүртэлх хугацаанд бусдаар гадаад улсын бооцоо тоглоомын сайтад мөрийг тавиулж улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биедэн халдан зодож зорчих эрхийг хязгаарлан хүч хөдөлгөөр зандал хийлж хүнийг хүчээр алгуулах гэх хэрэгүүдэд хууль заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-гийн хамаарал үхий алтай өдөр бүрдэл майныг тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 объектэд нэгжлэгээр 100 гаруй бот санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэрэг зүйлсийг хураа авсан байж байгаа. За мөрдөн шалгачаар хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болон мөрдөн шалгах бусад ажиллагаагаар бусдын захиалгаар нөрөхгүй этгээдүүд нь алдсан мөнгөө олж өгөх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорж эрүүл мэндэд нь хөнгөө хохирлуулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хөдөлгөөр зандал хийж зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндслээр шалгаж байна. За дээр хэрэгүүдд холбогдсон шалгаж байгаа нэр бүхий 4 иргэнийг 4-р сарын 15-ны өдөр буюу өчигдөр эрүүгийн хэрэг хэн шийдвэр тухай хууль заасан шүүхийн зөвшөөрлүүд 48 цагийн хугацаатай баривчилж цагдаа өрх 461 ангиж хөргөж өгсөн байгаа. Тэгээд өнөөдөр 16-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох зүйл эсээр эрүүгийн хэрэг үүсгэн ялагчаар татах саналыг прокурорын байгууллагад түргүүлээд ажиллаж байна гэдэг юм байна.